За та бүхнийхээ энэ өдрийн ямгаланг ирье. Тэгэхээр бид нар төсвийн өрөөний мэдээлэл буюу одоо нэг ёсондоо Монгол улсын 2026 онд өрх төсвийн одоо малгай дээл гадуур арьс бүрээс нь хэлэлцэж байна л да. Энэ төсвийн өрөөний мэдээлэл бол өөрөө төсвөөсөө илүү чухал. Ирэх 3-аас 5 жилийн одоо эдийн засгийн прогнозыг гаргадаг. Тэгэхээр ийм чухал асуудлыг хэлцэхдээ нөгөө төсөвтөө тэр тусмаа орон нутгийн төсөвтэй цуг хэлэлцчихлээр ихэнх хүмүүс бол ерөөсөө нөгөө орон нутгийн төсөв одоо мөнгө таваарын тухай яриад эхэлдэг. Тэгэхээр хөдөөний сонгогч ч гэсэн бас асууж байна л да. Энэ төсвийн өрөөний мэдээлэл болон энэ төсвийнхаа том бодлогуудыг төсөв мөнгөтэй холбоотой асуудлаасаа тусдаа хэлэлцэж болох уу гэж асуулгасныг бас энэ дээр нэгдүгээрт асууя. За хоёрдугаарт энэ төсвийн өрөөний мэдээллийг ерөн төсвөөс нь тусдаа хэлэлцэж ач холбогдол гаргаж тавихгүй бол төсвийн өрөөний мэдээлэл чинь өөрөө бидний эх 3 жилийн одоо эдийн засгийн хөгжлийн гол бодлогод байгаа шүү дээ. Энэ төсвийн өрөөний мэдээлэлд ордог 9 үзүүлэлт буюу одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ гэх мэтээр энэ 9 үзүүлэлт өөрөө ирээдүйн 3 жилиг гаргана. Тэгэхээр 3 дахь асуулт болохоор энэ өндөр хөгжилтэй орнуудад төсвийн өрөөний мэдээллийг гаргахдаа 15-аас 20 одоо ийм үзүүлэлтүүдээр тал талаас нь хайрцаглаа гаргадаг. Бид нар өнөөдөр яг энэ 9 үзүүлэлтөөрөө гаргаад ингээд нөгөө яг төсөвдөө тааруулаад баталдаг. Тэр ч утгаараа одоо сүүлийн хэдэн жилүүдэд одоо төсвийн өрөөний мэдээллээ яг төсөв хэлэлцэх болгонд өөрчилдөг гэж яригадаад байгаа. Тэгэхээр эн чинь дунд хугацааны зорилго чиглэлгүй болохоор төсөв өөрөө үрээ шиггүй байх одоо ийм үндэслэл болоод байгаа. Тэгэхээр одоо яг энэ төсвийг одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас ерөн цаашдаа энэ 15-аас 20 үзүүлэлтүүдээр гаргах. Ялангуяа одоо зарим нэг юм чухал үзүүлэлтүүд байна л да. Эдийн засгийн мөчлөгийн нөлөөг арилгасан төсвийн орлого зарлагын тэнцэл гэж үзүүлэлт байна. Мэдрэмжийн шинжилгээний үр дүн, санхүүгийн эрсдэл, татврын бүтэц, улсын салбарын хөрөнгө оруулалтын дундаж өгөөж, нийгмийн салбаруудын зардлын хуурилт мэт юм гол чухал үзүүлэлтүүдийг оруулж одоо төсвийн өрөөний мэдээлэл буюу энэ эх 3-5 жилээ эх 3-аас 5 жилийнхаа эдийн засгийн үйл ажиллагааг одоо төлөвлөх боломжтой байна уу? Одоо бол бид нар хөгжлийн болон эдийн засаг санхүүгийн урт хугацааны дунд төлөвлөлтийн одоо бодшиг баримтч дутуу тэгээд нэг юм 9 үзүүлэлтэн дотор энэ төсвийн өрөөний мэдээлэлээ ярилцаад байна. Цаашдаа ер нь энэ чиглэлээр юу хийх үү? Ямар хөө судалгаа хийж гэнэ гэдэг нэг асуулт байна. За дөрөв дэх асуулт болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнийг төсвийн доктортой байдлын зөвлөл 5.4%. Засгийн газраас 5.7% гэж оруулж ирсэн. Хэдийгээр 0.4%-тэй бага 0.3%-тэй маш бага дүн юм шиг боловч энэ бол эдийн засгт нөлөөлөх. За түвшин гишүүн нэмээд 1 минут. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 0.3% чинь нэгдүгээрт нэрсэн дүнгээрээ хэд болж байна? Энэ зөрүүний учир шалтгаан юу вэ гэдгийг нэгдүгээрт тайлбарлаж өгөөч. За 5 дугаарт мөчлөгийн одоо нөлөөг салгасан тийм дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож гаргасан уу? Ер нь мөчлөгийн нөлөөгүйгээр ингэж цэвэрлсэн байдлаар эдийн засгаа юу гэж харж байгаа вэ? 6 дугаарт мөчлөг болж байна гэдэг эдийн засгийн мөчлөг. Тэгвэл энийг ямар шалгуур үзүүлэлтүүд юугаар хэмжиж ямар үр дүн гаргах вэ? Ямар мөчлөгийн одоо үр нөлөө гарна гэж ингэж хэн тодорхойлж гаргаад ингэж мөчлөгийн асуудал яриад байгаа вэ? За 6 дугаарт ер нь энэ төлөвлөлтийг иргэдээсээ болон олон нийтээс санал авах нь зөвлөдөө доороосоо санал авч. Гэхдээ яг энэ эдийн засгийг тодорхой хөгжлийн хөтөлбөр рүү тодорхой чиглэл рүү чиглэхийн тулд дээрээс төлөвлөж явахгүй бол доороос цуглуулсан мөнгөө тааруулж төсвийнхөө орлого зарлага тэгээд энэ төсвийн өрөө. За учруулсаад хариулъя. За түвшин гишүүний асуултанд хариулъя. Түвшин гишүүн бол яг одоо бодит нөхцөл байдалтай холбоотой бас чухал асуултыг асуулаа. Тэр төсвийн өрөөний мэдээллийг бол хуулиараа хавар хэлэлцдэг. За ингээд төсвийг бол намар хэлэлцэх ийм одоо хуультай. За эх жилээс бол хавар бид нэр төсвийн өрөөний мэдээллийг батална. За энэ удаа бол нөгөө хавар батлагдсан төсвийн өрөөний мэдээлэл дээр энэ 9 тоог оруулж ирэхдээ нөгөө голлого экспортын бүтээгдэхүүний өвөнийг өндөр тооцсон байсан. Одоо $80 гэж тооцсон. Тэгэхээр орлого буурж байгаагаар тоонууд дагаад өөрчлөгдөд байна. Тэгэхээр тухайн үед төсвийн доктортой байдлын хуулийн дээр хэрвээ бид нар ийм тооцож болшгүй юм асуудлууд үүсэхүүд
тохиолдолд буюу орлого зарлагыг нэгэн зэрэг бууруулсан тохиолдолд төсвийн хүрээний мэдээлэл дээр нөгөө 7-гийн 5 дахь заалтыг ашиглахгүй хамаарахгүй гэдэг хуулийг хийсэн учраас энэ удаа төсвийн хүрээний мэдээлэл төсөвтэй хамт орж ирж байгаа. Тэрнээс биш ер нь бол хавар төсвийн хүрээний мэдээлэлээ батлаад тэгээд түүндээ тохирсон төсвийг боловсруулаа 9 сарын 1-нд өргөн мэдүүлэх ийм одоо хуультай. Тэгэхээр бид нар бол эх жилээс бол хавар төсвийн хүрээний мэдээллийг батлаа явна. За төсвийн доктортой байдлын хууль бол сайн хууль. За төсвийн доктортой байдлын хуулийг бол чанд мөрдөж явбал энэ мөчлөг сөрсөн бодлого яг тэр цаг хугацаанд өөрөө хэрэгжээд л явна. Тийм учраас бол энэ төсвийн доктортой байдлын хуулийг бол бас яг чанд барихгүй одоо тохиолдлууд байснаас болоод яг энэ одоо эдийн засаг тэлж явах үед бид нар хомж хоримтлуулж чадаагүй. Тийм учраас одоо бол ингээ мөчлөг сөрсөн бодлого зөвхөн агшсан үед хэрэгждэг, тэлсэн үед хэрэгждэг юм байдлууд байна. За ер нь бол үзүүлэлтүүдийг нэмж болно яг таны хэлж байгаагаар. Тэгэхээр гадны олон улсуудад бол зарлагаа салбараар нь гаргаад явдаг жишгүүд бол байдаг юм байна. Тэгэхээр хэрвээ хуулийн дээр бид нэр энэ үзүүлэлтүүдийг нэмий, дээрэс нь энэ зарлагуудаа салбараар нь гаргаад явъя гэдэг хуулийн өөрчлөлт хийвэл ер нь бол болно. Тийм учраас бол үүн дээр бол одоо судалгаа хийлгэж байна. Дээрэс нь ер нь бол цаашдаа зарлагын реформ хийх чиглэл рүү бол явах ёстой. За тэгээд энэ одоогоор 9 үзүүлэлт байгаа ч гэсэн энэ 9 үзүүлэлт бол яг бариад явбал дээрэс нь төсвийн тусгай шаардлагуудыг баримтлан явуул төсвийн сахилга ба хариуцлага бол улмал нэмэгдэнэ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар чанд барих хэрэгтэй. За эдийн засгийн өсөлтийг 5.7% болгож бууруулсан буюу одоо үүн дээр яагаад ийм өөрчлөлтүүдийг хийвэ гэхээр яаж хэмжвэ гэхээр за дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гаргахдаа бол уул уурхаан бус гэж ангилаад за 1%-аар нь тооцоолсон. Жишээ нь 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл дээр одоо уул уурхаа хэдэн 1% байх юм. Уул уурхаан бус нь хэдэн 1% байх юм. Дотор нь одоо жишээ нь хөдөө аж ахуй 9.4, уул уурхаа 11.9, боловсруулах 6.7, цахилгаан ус 8 гэд ингээд салбар болгоноор нь өсөлтөд үзүүлж байгаа нөлөөллөөр нь бол хэмжсэн. За түрүүн яагаад мөчлөг сөрсөн бодлого хэрэгжих гээд байна вэ гэж ярьж ийнэ гэхээр түрүүн бас хэлж исэн. Ер нь бол нийт дотоодын нийт бүтээгдэхүүн орлогын харьцаа бол 37% болчиход байгааг шатлалтаа бууруулах ёстой. За дээрэс нь мөчлөг сөрсөн бодлого явуулахыг хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө бол потенциал төвшин өнөөдрийн гүйцэтгэл хоёрын харьцаа хасах руугаа ороод эхлэх буюу одоогийн байдлаар бол нөгөө потенциал төвшин гүйцэтгэл хоёр бараг тэг болох ийм хэмжээнд бол очсон дээр яг ингээ хэмжилт үегээд үзэхээр ийм байдал руу шилжсэн. Тийм учраас бол бид нар энэ нь өөрөө 0-оос доошлоод эхлүүл маш муу болно. Иргэжил сөрөг тал руу явах магадлал өндөр байгаа учраас энэ үед илүү одоо